Ингээ баг юм чирцэндээ болоо гэхээр бол. Зак аль хамгийн ихний блог маань яг Тайланд руу яаж очсон бэ гэдэг блог хүргэнэ. Тэгээд одоо бол яг вокзалаас богондоос очихсан байна. Ингээд купе авсан. Тэгээд уул нь бол замын үүдээс шилээ Улаанбаатараас шууд ирээ ордог богонд болцсон юм билээ. Гэхдээ амралтын өдөр тэр богонд байхгүй учраас замын үүд ороод замын үүдээсээ нэг шалганаар гараад тэгээд ингээд жоохон ажиллагаатай замын үүд орно. Тэгээд тэр болгоныхаа процессыг та нартай харуулад хэлээд тайлбарлаад явнаа. Тэгээд өглөөний мэнд за би тэгэд одоо замын үүд дээр буух гэж байна. Тэгээ бас нэг 7 өнө жоохон нүрэ бодид. Яагаад шолдом тэгж шиг. Одоо манай дөрөс камер таргаас цариг гаргач. Үгүй тэгээ хааштай буцаа ийшээ алах юм чинь бүр хорилгоо цуглаж болохгүй юм асууч чаачтай. Мэдээс биччихэм. Йоо, замын үүдд ирсэн байна. Амар хүүтэн байна. Одоо автобусандаа суухгаа хэл гарах гав ээж байна. Энэ персонал номер байхгүй те. Аль хөх хот уу? За. Зак. За 90 дээр гараад ирлээ. Харцангуй гайгүй. Хурдан гараад ирлээ. Алдарт нөгөө солонго. Зак 90 дэрсэн хоол идэх гэж байна. Тэгээд манай найз байгаа. Найз маань би тэдийг гоё газар ирж дайлах гад орж ирж байна. Монгол хоолны газар шүү дээ. Энэ гоё юм чи тэ. Одоо гоё гоё тухтай таксиндтай Хөх хот руу явж байна. Хөх хотоос нэг хонцгоод Хөх хот маргааш өглөө нь ниснэ. За сайн байцгаана. За Хөх хотод хүрээд ирлээ. Ямар ч сансныг бодоход маш гоё хурдан хүрээд ирлээ. Өнөөдөр Хөх хотод хонцгоод маргааш өглөө 9 цагт Гуанчжоу ниснэ. Гуанчжоогоос Тайланд нисэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ ямар ч лээсээ оройд ирээд хончоод явах хэрэгтэй гэсэн чинь гоё Хөх хоттойгоо юм үзэх боломжтой бүр ингээд авчирсан ирсэн буудал маань бүр ингээд Хөх хотын төвд ирчихсэн байна. Тэгээ харьцангуй Монголыг бодвол хүүтэн арай гайгүй байна. Би бүр өглөө замын өөдөд амар даарсан. Тэгээ энд ирсэн чинь хамаагүй гоё юм. За тэгдүүлээ өрөөр орж хамтаа харъя заяа. Ямар хөө өрөө нэлээ харъя. Хэллээ. За 800 500 хараа. За хүрэн. За ийм өрөө байна. Маргааш өглөө 6 цаг хүртэл байна штэ. Хөөхөн цэвэрхүү өрөө штэ. Хөөхөн өрөө байна. За өглөөний мэнд. За өнөөдөр арай Тайландд очино. За одоо Хөх хот дээр яг сэрхэн байгаа ч гэсэн онгоцон цугаа шууд халуун өрөнд очих учраас бид нэр зузаан гутал, зузаан хүртгээ энэ бодолд үлдээж байгаа. Тэгээ одоо онгоцны бодлого явлаа. За хай. Одоо өглөөний 7 цаг болж байна. 9 цагаас би тэгээд Гуанчжоу ниснэ. Одоо билетээ бичүүлэх гэж байна. Тэгээд гүнүүд ам хавгнаад үлцээгээд нойрмог л байна. За юунаас юу лээ? Хөх хотоос Кумин гэдэг газар ирсэн байна. Уул нь би Гуанчжоугаар дайраад тэгээд Тайланд руу ниснэ гэж утсан чинь Кумин гэдэг газараа дайраад Тайланд нисэх юм байна. Тэгээд энэ Кумин гэдэг газар дээр одоо онгоцны буудлын дээр нь 3-4 цаг хүлээж агаад тэгээ орой Тайландын онгоцонд сунаа. Онгоцоор нэг хооч яхад ер нь бол жижигхэн хөдөө тасан юм шиг харагдсан. Тэгтэл одоо энэ онгоцны хотлыг хардаа амар хэдэн гейт жаан гайхалтай том байна. За одоо энд би 5 цагийн өнгөрөөгөө тэгээд орой Тайландд очсон байна. Зэг. За өнөөдөр 3 цагийн нислэгээр Тайландын Бангкок орно. Онгоцондоо цай. Зорьсон газараа ирчлээ.
За тэгээд онгоцонд явж байхдаа ганц цусангийнхаа номыг уншлаа. Тэгээд ерөнхийдөө бол 2 цаг нисээд ирлээ. Монголын цагаар Монголоос 1 цаг илүү явдаг. Нэлээ урагшаа зүг рүү учраас тэгээ одоо бол Монголд 8:30 болж байгаа бол Таиландд 9:30 болж байна. Тэгээд зорьсон газараа ирчлээ. Маргаашнаас аялал эхэлнэ.